энэ жилийнхаа зорилгыг тавьсан. Би 75 хард ихлүүлэх зорилгоо тавьсан. Тийм дээрс нь шүү дээ. Ингэстэй мөлий. Би өнөөдөр mentorship call-а үзсэн. Тэгээд энэчнээс би юу судалсан байх юм бол ямар хүмүүс амжилтгүй байдаг вэ гэдгийг би судалсан байхгүй юу? Одоо та нар өмнө контент үзчихлээсэн баг. Ямар хүмүүс амжилтанд хүрдэггүй вэ гэдэг ч юм уу те. Ингээд хоолгоо бичсэн тэм контент үздэг л баг. Тэгээд та нар хамгийн гол нь шүү дээ. Би яг тийм хүн байсан байхгүй юу? Ерөөс өөрөө тэр тусгаж авдаггүй. За зөв амжилттай хүмүүс нэг иймэрхүү үлсрүүл байд юм байна гэж би боддог гэсэн юм. Гэтэ тэр шин чанар надад байдаг. Би өөрөө тэр хүлээж авдаггүй. Тэгээд надад байгаа чи би одоо ийм шин чанартай хүмүүс лүүсэр гэдэг хэлбэрээр би өөрөө лүүсэр болж таарч байгаа байхгүй тийм. Тэгээд би ChatGPT дээр шүү дээ ямар хүмүүс амжилтанд хүрдэг юм бэ гэж би асуусан чи надад 10 шин чанар тийм нэг амьдралын дадлаг бэлттэй хүмүүс нэлж байгаа байхгүй. Ийм зүйлсийг хийдэг хүмүүс амжилттай байдаггүй маа гэж хэлж байгаа. Тэгсэн чи тэрний 6 ч байдаг баг шиг тийм 600. Таар сонсох уу? Тогтмол байдаггүй. Би нэг юмыг зүгээр за нэг 7 хоног ч би хийж чаддаггүй орхичдаг. Яагаад гэдгийг мэдэхгүй. Энэ зорилго яагаад тавьж байгааг би мэдэхгүйсэн. Би өнөөдөр би олсон. Төлөвлөгөө байхгүй. Нэг төлөвлөн гэхдээ төлөвлөгөө ерөөс би өсгөж харддаггүй. Тэгэл мартчихдаг. Ганцаараа явах гэж оролддог. Ерөөсөө network хийх боломж ч юм уу шинэ хүмүүстэй танилцсан боломж олох юм бол ерөөсөө би тэр үс ашиглаж чаддаггүй. Фокус алдах гинэ. Тэгээ би хичээл сургуул дүүг авах, дүүгийн гэрийн талаар хоолно тэгээд би амар олон юмдаа харлаа цацтараас дараа болчдөг. Тэгээд надад өдөрт ерөөхдөө 3 цаг байдаг. 3 цагтаа тэгээд цаг 30 минутаар контент e-com гээд суучтай тэгээд контент e-com дээрч би өөрөө ойлгохтой судалгаа хийдэггүй байсан хөө. Тэгээд үр дүн үзэхэд тодорхой шүү дээ үсэн. Тэгээд өөрийгөө шинжилдэггүй гинэ. Нөгөө өчигдөрийн арга байдлаар өнөөдрийн асуудлыг шийдэхэд байдаг гэж ChatGPT-ээр хэлж байгаа байхгүй. Тэгээд би энэ болгоныг би яаж засах уу гэдгийг би өнөөдөр суулаа. Тэгээд миний хамгийн том өөрөөсөө асуусан асуулт нь би яагаад энэ 3 сард энэ онд яагаад энэ зорилгыг би биелүүлэх ёстой юм бэ гэдэг яагаад гэж шалтгааныг би өөртөө ойлгосон. Тэгж би гараж ирсэн. Өшөө чинь өнөөдөр би юу гэсэн бэ? Би 75 хард хийж шийдээ. Тэгээд би төлөвлөгөөгөө би гаргасан. Одоо найралцаг 20 минут болж байна өрөөний. Тэгээд би ер нь дараа ер нь яаж юу хийхийг нь ойлгоцсон доо. Одоо би YouTube-ийн штэ 10,000 subscribe энэ жил болно гэж байгаа штэ. Тэгвэл миний саппортыг хин байна. Энэ хүмүүс яг ямар замнал туулж энэ зорилгыг биелүүлв. Ямар хүмүүс энэ зорилгыг биелүүлж чинь, ямар хүмүүс нь фейлж чинь. Энэ зорилгыг биелүүлэхэд одоо энэ зорилгыг биелүүлж чаддаггүй, энэ зорилгодоо хүрч чаддаггүй фейлдэд үлддэг хүмүүс ямар шинж байгаа. Тэр надад байна уу? Байвал тэдрээгээ засъя. Ямар хүмүүс нь амжилттай байгаад байгаа. Тэдэрт ямар шин чанар вэ? Тэдний шин чанар надад байхгүй би суулгая гэдэг ч юм уу. Энэ ч судалгааны